Монгол Улсын их хурлын гишүүн Ж. Чимбүрэн, Ж. Алдарж Авхлан, А. Ариун Заяа энэ Батцанбүрэл нараас 2025 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлсэн цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хилэлцэх хэсэг асуудлыг Улсын их хурл 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хилэлцэрлэн шийдвэрлэж анхны хилэлцүүлэгт бэлтгүүлэхээр хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороонд шилжүүлсэн билээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын ороо 2026 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаараа цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хилэлцүүлгийг явуулж Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны нэгэн тухай хуулийн 39-р зүйлийн 39-ийн 10 дахь хэсэг заасны дагуу хуулийн төслийг зүйл бүрээр нь хилэлцлээ. Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын их хурлын даргын 2025 оны 253 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс гаргасан саналуудыг нэг бүрчлэн хилэлцэж дараах санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулж байна. 1. Цусны донорын тухай хууль тогтоомжийн нэр томьёоны тодорхойлолтуудыг үг хэллэгийг иргэд олон нийт эрүүл мэндийн ажилтнуудад ойлгогдоход хялбар, энгийн, хоёрдмол утгагүй байдлаар илүү наривчлан томьёолж, хуульд хэрэглэгдэж буй цусны донорын сэрэмжийн тогтолцоо, байнгын донор зэрэг зарим нэр томьёоны тайлбарыг тодорхойлтонд нэмж тусглаа. 2. Монгол улсын олон улсын гэрээнд заасан тохиолдолд гадаад улсын иргэн харьяалалгүй хүний эрүүл мэнд амийг аврах зорилгоор цус сэлбэх тусламж үйлчилгээг үзүүлэх зохицуулалтыг нэмж тусглаа. 3. Монгол улсад төдийгүй дэлхийн нийтэд уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас байгаль цагуур, биологийн гаралт, аюулт үзэгдэл, гамшиг, ослын тоо, давтамж, түүнээс учрах хохирож жир бүр өсөн нэмэгдэж байгаа энэ үед хүний эрүүл мэнд амийг аврахад нэн шаардлагатай цусан бүтээгдэхүүний нөөцийг бэлэн байдлыг хангах нь гамшигыг сүрэн тэсгүрлэх үндэсний чадварыг бэхжүүлэхэд чухал асуудал юм а. Түүнчлэн цусан бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал, хангамж, хүртээмжийг сайжруулах хүрээнд нарийн мэрэгжлийн ур чадвар, тасралтгүй сургалт, хөгжлийг шаарддаг эрсдэлтэй өндөр хариуцлагатай нөхцөлд ажилладаг цус сэлбэлт судлалын ажилтнуудад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох зэрэг заалтыг нэмж тусглаа. 4. Цусны донорт тавигдах шаардлага, эрх үүргийн асуудлыг олон улсын жишг зарчимд нийцүүлэн томьёолсон. 5. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын болон Дэлхийн эрүүл мэндийн ассамблеийн 210 дугаар тогтоолын дагуу сайн дурын төлбөргүй зарчмыг хуулийн төсөлд мөрлөг болгож тусгасан. 6. Цус сэлбэлт судлалын салбарын үйл ажиллагааны зохицуулалтын удирдлагын тогтолцоо, үйл ажиллагааг илүү оновчтой болгох хүрээнд цусны донорын үйл ажиллагаанд оролцож байгаа төрийн болон төрийн бус байгууллага, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэрэгжилтний үүргийг наривчлан тодорхойллоо. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хилэлцүүлгийг явуулах үеэр Улсын их хурлын гишүүн Ган Хүлэг цусны донорын тухай хуулийн төслийн 2-1 заасан Монгол улсын олон улсын гэрээ гэснийг яагаад тасаж байгаа болон олон улсын гэрээний хүрээнд гадаад дотоод иргэдийн цус өгөх авах харилцаа хэрхэн зохицуулагдсан талаар Улсын их хурлын гишүүн Д. Ганма хуулийн төслийн 2 дугаар зүйл заасан цусны донорын тухай хууль тогтоомж гэсэн хэсэгт хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг хэрхэн тусгасан талаар донорын эмзэг мэдээллийг цуглуулах, хадгалах, ашиглах, устгах, зөвшөөрөл авах болон хариуцлагын зохицуулалт хэрхэн хийгдэж байгаа талаар Улсын их хурлын гишүүн Бум Учир цусны донорын хомсдол хэрхэн үүссэн талаар хүмүүс яагаад байнгын донор болдгоо, шинэ хууль энэ хомсдол бууруулахад ямар нөлөө үзүүлэх талаар Улсын их хурлын гишүүн П. Наранбаяр цус сэлбэлтийн талаар ажилтнуудад онцгой нөхцөлийн хэрэгцээ, хувь хэмжээ, төсөв, тэтгэврт нөлөөлөх эсэх, мөн цусны донорын тоо өсөж буурч байгаа байдал, насны бүтэц болон цаашдын хэрэгцээ, статистик тооцооны талаар Улсын их хурлын гишүүн О. Саранчулуун цусны донорын тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор зөрчлийн тухай хууль зохицуулагдаж байгаа эсэх, хуулийн хэрэгжилтийг хангаагүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага, төрийн бус байгууллагын оролцоо хуульд хэрхэн туссан, мөн төрийн бус байгууллагуудын зөвхөн сурталчилгаа хийхээс гадна хяналт шалгалтын чиг үүрэгтээ оролцох боломж байгаа эсэх,
Улсын их хурлын гишүүн Г. Хосбаяр донорын урамшууллын тогтолцооны хүрээнд олон улсын жишгийн дагуу хөрөл мөнгө алтан донор зэрэг шатлалтай үнэлгээ нэвтрүүлэх боломж байгаа эсэх засгийн газрын шагнал олгох асуудал ямар журмаар хэрэгжих мөн цус цусан бүтээгдэхүүний хадгалалт тээвэрлэлтийн талаар асууж ажлын хэсгээс хариултыг авлаа. Улсын их хурлын гишүүн А. Ариун Заяа цусны донорын талаарх мэдлэг ойлголтыг ерөнхий боловсролын сургууль болон их сургуулийн сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хүүхэд залуучуудад олгох заалтыг яагаад хасныг асууж мөн хүндэт доноруудад нийтийн тээврээр хөнгөлөлтөд зорчих эрхийг хэвээр үлдээх энэ нь нийгэмд донорыг алдаршуулах өндөр ач холбогдолтойг онцоллоо. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 39-р зүйлийн 39-ийн 25 дахь хэсэг заасны дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, донорын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчдад буцаахыг дэмжсэн болно. Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, донорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлт зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуулсан улсын их хурлын гишүүн Жаданбаагийн Баясгалан танд баярлалаа. Энэ төгслийн бэрхшээлтэй иргэн ордог нь замаа жоох өргөн болгоё. Хурал тамгын газар. За. Одоо байнгын хорооны санал дүгнэлттэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн танилцуулъя. Намжлын Эрдэнэбаяр эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Мэндсай